За өдрийн мэнд. За группын маань хүмүүс энэ Dogecoin цуглуулад эхэлж байгаа шинэ гишүүдэд энэ хуучин ажиллаж исэн хүмүүс бол мэдчихэж байгаа. Шинэ гишүүдэд Dogecoin хаана хадгалах вэ гэдэг асуудал гараад байна. За Dogecoin маань өөрийн ийм walletтай манай Trade-ийн дээр одоохонд ороогүй байгаа. За coin өөрөө их хямдхан coin. Ерөөсөн айгүй бага үнэтэй. Тэгтээ удаж байгаагийн хувьд бол маш их удаж байгаа. За жишээлбэл энэ дээр Dogecoin $10 нь л 3200 одоо өнөөдрийн ханшаар байна шүү дээ. Өнөөдөр бол coin-ууд их үнэтэй байгаа үед л $10-т 3294 л $10 болдог юм жижигхэн coin байна. Тийм болохоор нэг их хурдан одоо зараад мөнгө олно гэхэд бол жоохон төвхтөө хэцүү. Зүгээр яг хадгалж жагаад тийм ээ нэг 100000 болгоод юм 20000 болгож жагаад 100000 орчим болгож зарах юм бол бас хөөрхөн юу яахгүй. Тэгээ найдвартайгийн хувьд бол найдвартай айгүй хөөрхөн coin ерөөсөө нэлээд олон жил болж байгаа. За тэгэхээр энэ үнийг нь бол мэдж авсан тийм үү $10-т бол 3294 coin байна. Тэгэхээр юу энэ дээр Dogecoin цуглуулахын тулд одоо энэ жишээлбэл энэ coin market дээр ч гэсэн ингээ харахад Dogecoin өнөөдрийн байдлаар миний энэ бичлэг хийж байгаа үед бол coin-ууд маш өндөр үнэтэй байгаа шүү дээ. Одоо өнөөдөр гэхэд чинь юу хэдтэй биткойн гэхэд 10300 гарцсан байна. Тэгэхээр бид нэр ер нь юуг мэддэггүй шүү дээ. Ханшиг одоо ингэж явж л гинтхэн унахыг хинж байггүй да цаашаа өсөж явахыг хинж байггүй. Тийм болохоор жижиг coin-уудыг бол яг жоохон удаан хатгалахад гэмгүй. За энэ Dogecoin 33-т нь явж байгаа. Ер нь бол хөөрхөн дажгүй сайн. За өнөөдөр тэгээд энэ дээр яаж бүртгүүлэх вэ? Тэгээд хаанаас юугаа Dogecoin-ийн хаягийг авах вэ гэдэг бичлэг оруулъя. За энэ Trade wallet. За энэ дээр нөгөө өөрийнхөө юу бичнэ? Хаягийг бичнэ. За би энэ дээр бичээ тий. За энэ дээр мэдээж хэрэг паспорт. За паспорт хийхдээ сайн юу ягаараа нөгөө одоо үсэг тоо холилдсон тийм ээ үсэг тоо холилдсон тэгээд том баг үсэг дунд нь орсон тийм ер нь ямар ч шигэн дээр сайт дээр бүртгүүлэхдээ заавалчгүй юм үсэг тоо холилдсон тэгээд үсэг том жижиг үсэг бас холилдсон ийм нууцуг хийн. Тэгээд нэг хийсэн нууцуг бай. Ялангуяа энэ төрөвчнүүд дээр нэг хийсэн одоо жишээлбэл Trade-ийн дээр хийсэн нууцуг энэ Dogecoin-ийн wallet-ын дээр бүртгүүлж болохгүй. Ягаад гэвэл Trade-ийн дээр хийсэн нууцугийг хизээч өөр юм дээр бити хийгээрэй. Ягаад гэдэг бол өөрсдөө мэдчихэе тийм үү. Тэгээ хамгийн гол нь 8-аас дээш, бараг 10-аас дээш үсгтэй, тоотоо, том баг үсгтэй. Тэгээд би энэ нууцугийг яаж нууцугийг хаанаас эвтэйхэн хийж болох вэ гэсэн хичээл оруулсан байгаа. Нууцугаа хаана хадгалах вэ гэсэн тэр төрүүчийн бичлэгнүүдийг үзээрэй. За ингээд бүртгүүлэх юм. За ингээд бүртгүүлэнгүүд одоо энэ гарч ирнэ хардаа. Энэ хамгийн чухал шүү. Энэ нөгөө нэг дараа нь ингээд ороход юу яагаад дараа нь төрүүчийн нээгээд ороход энэ хэрэг болдог. Тэгэхээр энүүнийг одоо ингээл гараад ирэнгүүт нь шууд хадгалаад авчаарай. За одоо ингээд нээгдчихлээ тийм үү. За ингээд нээгдэнгүүт энэ дээр байгаа энэ болохтой зэрэг нөгөө Doge хаяг чинь. Одоо жишээлбэл энэ хаягийг нөгөө сайт дээр бичээд тэгээд энэ рүүгээ Dogecoin оруулж ирэх нь шүү дээ тийм үү. Нөгөө сая миний хадгалаад аваарай гэдэг чинь юу байх вэ гэвэл тэр чинь бол нөгөө одоо гараад эргээд орохдоо тэрийг бичиж ордог. За одоо энд ингээд одоо энэ дээр нөгөө мэйл рүү чи юу ирсэн байгаа? Мэйл ирсэн байгаа. Тэрүүгээр нь баталгаажуулаад орчин. За одоо энд send гэхлээр энд нөгөө хаашаага эндээс хаашаага явуулах уу?
Тийм ээ энэ дээр одоо тэр явуулах гэж хүнийхээ хаягийг өчээд энд хідэн юу байх вэ? Дожог явуулах уу? Тэгээд энэ шимтгэлийн бичээд авчдаг. За энд болохтон зэрэг энэ нөгөө өөрийнхөө энэ хаягийг нөгөө сайт дээрээ бичээд тэгээд наашаага оруулаад гэдэг. Энэ дээр бол ерөөсөө ажил зөхөөд ахам ерөөсөө байхгүй. Айгуу дажгүй. Тэгээд энэ дээр ерөөсө хураагаал энэ гэсэн. Энэ хэд болгох ядаж нэг 10,000 голтол хурааж байгаа. Тэгээд зарах юм бол арай ашигтай яг. Бүр үнэхээр юм мөнгөний хэрэг болоод ивэл дожиг өөр коиноор сольж болно л та. Гэхдээ дожиг өөр коиноор солихоор дожи маань өөрөө хямдхан коин болохоор нэг их тийм үр дүн хүрдэггүй. Тийм болохоор ядаж нэг 10,000 хүртэл цуглуулах хэрэгтэй. За ингээд ердөөс энэ аяг их амархан. Ердөөсөө л энэ. За хамгийн гол нь одоо нөгөө эндээсээ гараад одоо энэ эргээд орно шүү дээ. Одоо энийг нь бүртгүүлсэн бол энэ логин гэдэг орно. Хардаа одоо энэ дээр нөгөө төрүүчий чинь бидний хадгалсан чинь ингэж бичиж гарч ирдэг ингээд. Ингээд орж байна. За одоо энэ дээр пассвортоо хийгээд тэгэхээр хүмүүс энийг юутай андуураад идэх шүү. Өөрийнхөө нөгөө дожигийн хаягтай андуураад идэх. Тэгэж андуурч болохгүй. За тэр энэ дожигийнхэн хаягтай андуураад тэгээд дараа нь би дожигийнхаа валют руу орж чадахгүй байна гэд тэгээд идэх юм. Тэгэхээр төрүүчийнх чинь бол орохтой хэрэгэлдэг байх нь эн чинь болохтой зэрэг юунаас дожигоо цуглуулахтай хэрэгэлдэг өөрөө чинь дожиг хаяг байх нь шүү дээ. Тэгэхээр ID-га хаягтайгаа андуурч болохгүй би дахин хэллээ шүү. Хэрвээ нөгөө саяхан тэр хадгалсан ID-га хаягчих юм бол тэгээд нөгөө юуруугаа эргэж орж чадахгүй гэсэн. Төрөвч рүүгээ эргэж орж чадахгүй. Тэгэхээр маш их найдвартай газар ID-га хадгалаарай. За тэгээд хадгалах газар бас миний бичлэг байгаа. Хаана хадгалж болох вэ? Google-ийнхаа Keep дээр хадгалж болно. Dashplay-ин дээр хадгалж болно. Ингээд янз янзын хадгалах арганууд нь миний YouTube канал дээр байгаа учраас тэн дээрээс ингээд ороод хараарай. За ингээд өнөөдрийн бичлэг дууслаа. Энэ богинохон бичлэг байгаа. Тэгээд миний юун дээр YouTube канал дээр ямар дожи нөгөө Pri Doji Coin нэг тийм сайт өшөө чинь юу лээ Fly Doji Coin гэдэг нэг байгаа. За тэгээд нөгөө ES гэдэг сайт дээрээс Doji Coin цуглуулад энэ рүү хийж болно. Тэгээд ер нь бол энэ рүү ингээл зүгээр дан цэвэрхэн Doji Coin цуглуулаад яваад иж болдог. За энэ change-ний энэ одоо нөгөө конвертерийн тухай би түрүүчийн нэг видео хийсэн байгаа. Тэр мэдхгүй хүмүүс энэ рүү орж үзээрэй. Энэ дээр нөгөө хэдэн сатош, хэдэн доллар болох вэ? Хэдэн дожи coin хэд болох вэ гэл ингээл одоо жишээлбэл 10 долларт л хэдэн сатош болох нь вэ гэл ингээл 96514 сатош чинь одоо 10 доллар болох нь гэд энийг хардаг. Энэ бүхэл бүтэн бичлэг байгаа шүү. Энийг хараарай. За энэ сайтн дээрээс болохтон зэрэг яг өнөөдрийн яг энэ цагийн энэ минутын юу гарч ирж байгаа. Үнэн. За тэгээд энэ маань Teredem-ийн дээр яг энэгээрээ зарагдана гэж бол аахгүй шүү дээ. Teredem-ийн дээр чи нөгөө хүмүүсийн тавьсан үнээр зарагдаж худалдаж авдаг учраас энэ маань одоо яг жинхэнэ өнөөдрийн одоо албан ёсны ханш. Тэгээд энийг хүмүүс харж агаад өөрийнхөө сатошиг хідээр зарах уу гэж тавьж байгаа. Тэгээд тэр хідээр тавих уу гэдгийг харж агаад хүн худалдаж авах уу зарах уу гэдгийг шийдэн. За зүгээр энэ ингээд ийм одоо нэг ярдий эрийг халтсан байна гэж одоо юу гэдэг зах зээл айгу халтсан гэдэг чинь нэгсэндээ маш их биткойн маань маш их өндөр үнэтэй болцсон үед худалдаж авахд бас аюултай байдаг. Ягаад гэвэл өнөөдөр 10,300-аар авчлаа гэхэд дараа нь эргээд зарна гэхээр чинь баг худалчинд 15-20 мянга болж ижил зарж ашиг гаргана шүү дээ. Тийм үү? Тийм болохоор энэ дээр худалдаж авахд бол маш их аюултай. Ер нь бол эрсдэл маш их өндөр. За тэгэхээр энийг сайн бодолцоороо. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. За линкийг яг юуны бичлэгний доор тавьчих.